Hello бүгдээрэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр бүгдээрээ фитнес дээр төдийлөн хийгддэггүйч маш тийм үр дүнтэй дасгалуудыг хийж сонирхох болно. Тэгээд бичлэгтэйгээ цуг байгаад дасгалаа дагаж хийгээрэй. За өнөөдрийн бидний хийх эхний дасгал бол цээжний дасгал байгаа. За уг дасгалыг хийхийн тулд танд юу хэрэгтэй вэ гэхлээр та өөртөө тохирсон жингийн дискээ олж аваад уг бичлэгэн дээр харагдаж байгаа шиг хоёр алгаараа хавчаад дээшээ түлхэж өргөх ёстой байгаа. За уг дасгал болохоор цээжний гол хэсгийн булчинг маш сайн ажиллуулж ерөнхийдөө цээжийг гоё дүүргэж өгдөг байгаа. За тэгээд энэ дасгалыг төдийлөн олон хүмүүс жим дээр хийгээд байдаггүй. За хэрвээ танд таалагдвал та жим дээр туршиж үзээд уг дасгалыг цээжнийхаа дасгалууд дондаа нэмж оруулаарай гэж хүсэж байна. Мөн нэг зүйл нэмж хэлэхэд уг дасгалыг та дасгалуудынхаа хамгийн сүүлд хийвэл илүү тохиромжтой. За өнөөдрийн хоёр дахь дасгал маань pull over гэж нэрлэдэг. За гол ажилуулах булчин цээж болон бидний хил занснаар талбайн булчин илүү ажилуулж өгдөг байгаа. За уг дасгалыг жим дээр мөн төдийлөн олон хүмүүс хийдэггүй. Гэхдээ уг дасгалыг хийснээр таны цээж болон талбайн булчинд тань маш сайн ачаалал өгдөг, маш сайн ажилуулж өгдөгөөрөө онцлогтой юм. Тэгэхээр та уг дасгалыг жим дээрээ туршиж үзээрэй гэж танд санал болгож байна. За өнөөдрийн 3 дахь дасгалын хувьд гэвэл нурууны дасгал байгаа. За уг бичлэгэн дээр харагдаж байгаа төхөөрөмжн дээр хоёр гараараа татаж хүмүүс хөвчлэн хийдэг бол ингэж нэг гараараа сөөлжил татах нь таны булчинг илүү сайн ажилуулж өгөхөөс гадна булчингт нь жигд хөгжүүлж өгдөг байгаа. Тэгэхээр та нурууны дасгалаа хийхдээ хоёр гараараа зэрэг татах биш, уг бичлэгэн дээр гарч байгаа шиг ээлжилт татаж хийгээд үзээрэй. Хэрвээ таны талбайн булчинд нэг нь том юм уу, нэг нь жижиг санагдаад байдаг бол уг дасгалыг туршиж үзээрэй гэж танд зөвлөж байна. За өнөөдрийн 4 дахь дасгалын хувьд гэвэл мөн адил нурууны дасгал байгаа. Энэ дасгалыг хийхийн тулд танд олсон байрвал хэрэгтэй. За энэ харагдаж байгаачлан дээрээс доош татах байдлаар хийж гүйцэтгэх нь энэ дасгал нь таны нурууны голын булчин болон талбайн булчинд маш сайн ачаалал өгч маш сайн ажилуулдаг байгаа. Та уг дасгалыг фитнес дээр туршаад үзээрэй. Төдийлөн олон хүмүүс уг дасгалыг хийдгүү. Тиймээс та туршиж үзээд тань таалагдвал сэтгэлдээ энэхүү видеонд хариултайгээрэй. За өнөөдрийн 5 дахь дасгалын хувьд гэвэл гарын 3 толгойт булчингийн дасгал байгаа. За энэ дасгал нь юугаар онцлог вэ гэхлээр хөвчлэн хүмүүс 3 толгойт булчингийн дасгал хийхдээ блок дарахтаа алгаа доош харуулж бариулаа барьж хийдэг бол алгаа дээш харуулж бариулаа барьснаар таны 3 толгойт булчин маш сайн ачаалал өгч маш сайн ачаалал авч ажилдаг байгаа. За уг дасгалыг хүмүүс бас төдийлөн хийдгүү. Та фитнес дээр туршаад үзээрэй. Маш сайн үр дүнтэй дасгал шүү гэж би хувьдаа та бүхэнд хэлмээр байна. За өнөөдрийн 6 дахь дасгалын хувьд гэвэл гарын 2 толгойт булчингийн дасгал байгаа. Уг дасгалыг фитнес төдийлөн олон хүмүүс хийгээд байдаггүй ч мөн маш үр дүнтэй дасгалуудын нэг гэж би хувьдаа боддог. За уг дасгалыг хийхдээ тэгшин сандал дээр хөвтөөд өөрийн дух руу татах байдлаар хийж гүйцэтгэх нь. За нуруугаараа ингээд бүтэн хөвтөөд хийж байгаа учраас таны 2 толгойт булчинтай маш сайн ажиллаж өгдөг байгаа. Зүгээр зогсоод кантилтай ч юм уу штангтай өргөж хийснээс хамаагүй илүү үр дүнтэй байдаг гэж би хувьдаа боддог. Та мөн адил туршаад үзээрэй. Маш үр дүнтэй дасгал шүү гэж би хувьдаа зөвлөж байна. За өнөөдрийн сүүлийн дасгалын хувьд гэвэл 2 толгойт булчингийн дасгал байгаа. За уг дасгалыг хийхдээ гол анхаарах зүйл нь юу байх вэ гэхлээр хоёр талаасаа татахдаа та аль болох дохоогоо өргөж өгөх ёстой. Өргөж өгөөд татснаар таны 2 толгойт булчин маш сайн ажиллаж өгдөг. Уг дасгалыг хийх үед өөр булчин ердөөсөө ажиллахгүй 100% 2 толгойт булчин ажилдаг тул маш үр дүнтэй дасгал гэж би хувьдаа боддог. Тэгээ та бас жим дээр уг дасгалыг туршаад үзээрэй. За тэгэхээр өнөөдрийн маань бичлэг та бүхэнд таалагдсан бол манай YouTube channel дээр subscribe дарж нэг дэмжээрэй. Тэгээ дараачихаа бичлэгээр уулзцгаая.
Баяртай.